За үзэгчдээ орой мэнд хүргэе. Цаг үеийн үзэл бодлын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн зочин бол Монгол улсын гавьяач жүжигчин Эрдэнэлэг орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. За сүүлийн үед болохоор Монгол хааны Арчиг хааны дүрээр зөвхөн Монгол төдийг дэлхийн үзэгчдэд танигдаж Монголоос хүртэлчилж явж байгаа ийм жүжигчнийг бид өнөөдрийн зочноор ирсэн. Ингээд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж та бүхэндээ бас мөн цэгрэрлизийг үзэж байгаа бүх хүмүүстээ монголчуудаа энэ сайхан үчиг мэндийг хүргье. Тамгагүй төр буюу Монгол хааны Монгол хаан жүжигийн хааны дүрээрээ 2 жилийн хугацаанд ер нь тасралтгүй тоглож буу танаа жүжиг. Пеглээ. Ер нь бол 3 жил. 3 жил. Тэ нээсэн цагаас ахуулаад 22 оны 4 сарын 17-нд нээлттэй хийж байлаа. Тэгээд мэдээж энэ бол анхны тавилт биш. Өмнө нь бол манай улсын дараа Эрдэнэ театр хамт олон маань манай агуу жүжигчтэй байгаа шүү дээ. Манай одоо Жамсарын жогоо, Цэрэн давггүй ингээл мундаг хүмүүс тэр хамгийн анхны тавилтыг найдан дөрч найруулагч маань тавьж ирсэн. Тэр үед бид нэр дөнгөж сургуулаа төгсөөд ороод ирсэн оюутнууд олонний хэсэгт бас авкнд ингээл тоглолт ингээл явж ирсэн тэгээ одоо ингээд эргээ бодоход бас их гоё дурсамжтай. Мэдээж тэр драмын театраас тэр бурхтуудаасаа, амьд бурхтаасаа маш олон зүйлийг тайсан дээр суралцж байсны одоо буйнал юм шүү дээ. Тэгээд маш сайхан хиймортой золбоотой явж байна. Монголын театрын урлаг. Би бас найданд орж найруулагчийн тавилттай тамгагүй төрийг үндэсний телевизийн эфирээр Алтан фондод бичигдсэн байхын яг эфирээр үзчихсэн. Тэгээд Монгол хааныг бол коллизиум тавигдсан хэлбэр юм уу? Саяны намрын тавилтыг нь үзсэн. Тэгээ мэдээж агуулгын хувьд бол ингээд адилхан хэрнээ тавилт бол бас шал өөр тийм ээ. Монгол хаан бол нэг тийм сүнсний ертөнцид авчирсан юм шиг юм жүжигчтэй. Тэгэхээр танд яг анх энэ шийдлийг, энэ тавилтыг гол дүрийн жүжигчний хувьд аваад ямар сэтгэл төрж исэн бэ? Тийм мэдээж сайхан л да. Энэ манай Монголын сууц зохиолч Багуул Хавсрангой гэдэг мундаг зохиолчд Монголын ард түмэн маань бүгд хайрлж хүндэлдэг тий. Гайхалтай зохиолчийн маань бас сор бүтээлүүдийн нэг тий тамгагүй төр яалтж байхгүй. Тэгээ энэ жүжигийн зохиолыг бол Жамсран жугаад зориулсан гэж яригдчихлээсэн. Би бол яг мэдэхгүй. Тэгээд тэгж ярьжсэн. Тэгээд яг Жамсран жугааг өөд болоход бол бас жүжиг ингээд цуг ингээд зогслоо. Цуг байхгүй боллоо гэдэг утгатай ч яриаг бас сонсчлээсэн. Энэ бол тухайд надад харамсалтай санагчлээсэн л да. Тэрний дараачаас бас тэгээд зогсчоогүй үргэлжлээ тоглосон шүү дээ. Манай Гомбын 10 дахь те Монголын ардын жүжигч Гомбын 10 дахь маань тоглосон байна. Монголын ардын жүжигч Жаргал сайхан маань тоглож байсан Арчиг хааны дүр дээр. Тэгээд одоо бид нэр ингээл өргөжлүүлэл тоглож байна. Тэгээд чадлаараа бид нар бол манай Хero Entertainment-ийн найруулагч Баатараа маань санал тавьсан. Тэгээд тухайд маш их айсан. Мэдээж ингээд саяны миний ярьдаг те нэг хүн зориулаад бичсэн гэж яриад байдаг. Тэгээд энэ хүн цугийн жүжиг маань ингээд дууслаа гэж яриад байдаг. Тэгээд энэ маш их өндөрт аваачаад өргөгдөд тавигдчихсан. Ийм жүжигийг дахиж тавих гэхээр миний бас айц хөрөлгөл явах. Тэгээ нөгөө бодлын бас их ийм жүжиг ийм сайхан зохиол ийм сайхан юу гэдэг Шекспирийн хэмжээнд яригдж байгаа энэ сайхан зохиолыг ингээд зогсоож болохгүй юм байна гэдэг дээр өөрийгөө зоригжуулсан. Тийм учраас чад ятан зүтгэе. Ямар ч байсан би чадахгүй ч гэсэн дараагийн арчиг хаадууд гарч ирээд үргэлж тоглож байгаасай. Үргэлж энэ мессежийг ард түмэнд хүргэж байгаасай гэдэг дээр зориглж бол саналыг хүлээж авсан. Тэгээ угаасаа л Хавсрангой бол өөд болохоос өмнө бас хэлжлээсэн юм билээ. Дахиж 50-аар байна гэдэг саналыг Баатараа найруулагч тавьчихсан юм билээ л дээ. Тэгээд энэ бас манай Hero Entertainment найруулагч Баатарт бас ташуурлсан юм болов уу гэж хожим би боддог. Тэгээд мэдээж маш гоё цэста бүрдсэн. Уран бүтээлчдүүд бол ихэнх нь гар нийлж ажилласан уран бүтээлчд бол нэг дор цугласан. Драмын театрт цуг тайзан дээр жүжиглэж байсан мундаг жүжигчтэй бүгд л цугласан л да. Тэгээд бүгдээрээ нэг тайзан дээр гараагүй ихэнх нь утсан байсан. Манай Бог л тайзны форумтойгоо байсан гэж хэлж болно. Бусд нь бол яг тайзан сөндөрөөд нэг 5-6 жил тэрнээс дээшээгээ хөндөрч гисэн жүжигчд маань тэгээд эргэж нийлээд тэгээд энэ бас гоё цогцол болсон юм болоо гэж би боддог. Тэгээд мэдээж хин нэгний юу гэдэг агуу юу гэдэг авиасан дээр гэдэг ч юм уу хин нэгний бодол сэтгэсэн дээр ч юм уу хин нэгний
одоо юу гэдэг урам зоригн дээр шиг юм хин нэгний хүсэл мөрөөдөл дээр жижиг босоогүй юм аа. Энэ бол олон уран бүтээлчдийн олон одоо юу гэдэг зовж шаналсан одоо гэрлийн техникчээс ахгуулаад тайсны ажилчнаас ахгуулаад гол дүрийн жүжигчд хүртлээ найруулагч тэгээд тэр олон бүжигчд тэгээд уран нуграач стантууд эдгэрийн бас маш олон хүмүүс продюсерууд байна. Гадна дотны маш их олон продюсерууд гаднаас хүртэл ажилласан тэр одоо англиас ирж ажилласан гэрлийн техникийн багийнхан гэдэг ч маш олон хүмүүсийн чин одоо юу гэдэг ирмэлцэлээр энэ жүжиг маань амжилттай юм болов гэж бид гүнж боддог. Үнэхээр бас нэг удаа тоолгодоод нэг хүнд зориулагдаад дуусахад хитрхи одоо хайр нэл юм да тийм ээ. Тийм яг үнэ. Тий. Тэгэхээр таны хувьд бол бас сая ярианда хэллээ Шекспирийн жүжиг гэдгийг дурдаад өнгөрлөө штэ. Монгол хаан жүжигийг бол яг одоо энэ бол дэлхийн одоо Шекспирийн зохиолтод тэнцгээр дэлхийн жүжиг болоосоо гэдэг ийм хүсэлж байх шиг байна. Бас ийм амбицч уран бүтээлчдэд нь байх шиг байна тийм үү. Тэгэхээр дэлхийн жүжиг болж одоо хэрхэн урагшилж байна вэ? Энэ талаарх та одоо сэтгэлдээ бас хуваалцаач. Хамгийн одоо анхны гадаад театрын тоглолт бол Лондонгийн Колизеумд болсон тийм ээ. Тийм тэгээд жүжиг яг одоо Монголд амжилт олсон. Бид нэр тааж мэдэхгүй шүү дээ. Бүгдээрээ л айц үзтэй ингээл. Гэтэ айлээгээд арагшаа суугаад байх л тэнэш. Аль болох илүү ахицтай, твшилтэй. Тэгээд бас төрөний асуулт нөхөд хариулахад манай Баатар найруулагч юм бас нөгөө тайзыг хүнээр шийдья гэдэг шийдэл надад их гоё таалагдсан. Тайзан дээр бол одоо сандалсан хаан сэнти гэхэд над сэнти байхгүй. Дандаа нөгөө стантын залууч хүмүүс маа сэнти болоод хүмүүс дээрээ суудаг ч юм уу. Хүн дээр гიშгээд овоон дээр гардаг ч юм уу те. Хүмүүс нь маань ингэж өөрсдөө тайз декорацуулж өгөрчсөн. Энэ шийдэл бол надад их таалагдсан бас их намайг гिचгдсэн гэх юм уу те. Энэ урагтэлд бас орох бас нэг том хөтч юм бол нэг. За нөгөөтэйгүр тэгээд бид бүхэн Монголда тоглоод үзэгчдийн маань маш гоё халуун дулаан, уур амьсгал халуун алга ташилтанд ор үлгэдүүлж авсан. Тэгээд энэ бол үнэхээр бас том урам зориг өгсөн. Тэгээд тэрнээс хойш даварсан. Тэгээд англи тоглох бололцоотой байна гэдэг английн продюсеруудтай холбогдож эхэлсэн байна. Тэгээд дээрэс нь англи хэл дээр хэдүүлээ бэлтгэн зүй юм байна гэдэг тамгагүй төр жүжиг маань англи руу одоо орчуулагдаж эхэлсэн. Одоо орос хэл дээр орчуулагдаж эхэлсэн. Тэгээд давхар дээрэс нь одоо киноны хэлээр бол Skid Rock гэж ярьдаг те. Тэгээд тэр шиг комик ном, зураг ном одоо давхар яг бидэртэй адилхан юм зураг номыг бол хийж гаргаж ирсэн. Тэгээд энэ ном бас 5 хэл дээр хэвлэгдэж гарна гэдэг. Ингээд ажлууд ингээд зэрэг буслаад эхэлсэн. Тэгээд ингээд юу болж итэл ингээд сошиалар ингээд харж итэл зургнууд тавигдаал гэсэн Лондонд те. Метрон тавигдаал, таксин дээр тавигдаал. Тэгэл тэр болгонд чинь ингээд ачаа яриад байгаа байхгүй. За миний хувьд бус жүжигт маань бас адилхан л байсан байх. Миний хувьд бол маш их том ачаа яриадсэн те. Том плакатууд ингээл тавигдаал. За тэгээд маш том хариуцлага ирж байна л гэж бодсон. Бэлдэх хэрэгтэй юм байна. Англи хэл дээр бэлдэж эхэлсэн. За тэгээд мэдээж тайз декорацийн хувьд бол Колизеум бол хамаагүй өргөн том театр. 2500 хүний судалтай том театр байсан. Яг дотор нь орж үзээгүй ч гэсэн ерөнхийдөө бол зураг те сошиал Google-ээс хараад ингээд юмнуудыг хараад баримжааг авчиж байгаа юм л да. Тэгээд за их том тайзан дээр тоглох юм байна гэсэн төгшөөр байсан. Тэгээд яваад очсон. Очсон чинь юу гэвэл маркетинг ажил эхлээл маш том парад нь бидрийг морьтой алхуулсан. Тэгээд энэ бол бас их том аз завшаан байсан. Яг бол тэр болгон тэр одоо 200 жилийн түүхтэй том парад юм байл л дээ. Хамгийн анх бол рицаруудад зориулсан тийм 200 жилийн өмнөөс тийм том парад Лондонд ингэж тойрч хийдэг байсан билээ. Тэрний явсаар одоо хотын захирагчийн нэрмжид жил болгон зохиогддог, намар болдог тийм том парад юм байл л дээ. Тэрэнд одоо манай продюсерууд нь яаж хөдөлж байгааг багтаагаад оруулчихсан. Донгосноос буугаал морины бэлтгэл хийгээл том томсгон морь дээр нэг өдөр бэлтгэл хийгээл тэгээ морьтойгоо 4 цагийн параданд л орсон. Тэгээ 2 цаг параданд алхаад дунд нь нэг амралтаа авч хоолундаа ичээд буцаж мордоод дахиад хотын талцгийг тойроод тэгээ яг тэр үед л тэгэл хотын нийслэлийн хотын захирагч нар болон албан тушаалтнуудын өмнөр ингээд морьтойгоо алхахад эхлэхгүй байсан хүмүүс тухайн үед бол Монгол гэж мэдэхгүй тамгагүй төр гэж бүр мэдэхгүй те Чингис хаан гэж орилдсон. Тэр нь бол надад хамаа авахгүй. Ямар ч гэсэн бид нар дийлдэг овцтойгоо монголчууд юм байна. Чингис хаан гэж орилж байна гэдэг чинь бас тэгэл маш хүлээж авч байгаа юм бол маш өндөр байсан тийм ээ. Тэгэл ансхан тэгэл нэг 7 хоногийн дараа тайлагч гисэн. Тэр бол яг Колизеумд манай жүжиг бол яг чихэнд дийлбэлж гисэн. Тэр бол үнэхээр гоё тоглолт болж чадсан бид нар. Бүгдээрээ л маш сайн яван явтлал бэлдсэн.
Тэгээд бүжигчд маань ч гэсэн ансамблчтай зэрэг хөдөлгөөнөө цэвэрлэх, цэгцлэх, жүжигчд маань ч гэсэн дээл хувцастайгаа дээл хувцаа цэгцлэх, үг хэлээ бодох гэдэг ч юм уу өшөө илүү нарийн тавилтууд маань ч гэсэн өөрчлөгдсөн Монголд болсон тоглолтоос. Тэгээд Лондонд бол яг үнэхээр нийтдээ бол 40 мянган гаруй үзэгчдэд хүрсэн байдаг. Тэгээд Лондонд яриулал Монгол хаан буюу Монгол гэдэг нэрээр бол үнэхээр дөргөөж буцалгаж мөгшүүлж чадсан. Тэгээд тэр үлгээр сайхан дурсамж байсан. Тэгээд сая ч гэсэн ялгаагүй Marina Bay Saints дээр бол 30 гаруй мянган үзэгчдээс хүрсэн байна. Том статистикээр бол тэгээд Аз, Европт тоглох, Аз тоглох хоёрын бас нэг баг зэргийн ялгаа байт юм байна. Азад элийг тотгошоо чимээг үздэг юм билээ. Дээрээс тоглолтын дундуур алгадах шиг юм уу? Тоглолтын дундуур ямарваа нэг сэтгэл хөдлөл илэрхийлэх тийм зүйл байхгүй. Яг тоглолт уусаал ёслогоон дээр бүгдээрээ их гоё алгадах шилдэг. Англи бол дундуур колизм бол завсарлага авуулсан яасан хийсэн. Энэ дэр бүгд ингэ нээлттэй ойрлол их дэврүү байдаг ч юм уу. Тэгээд бид нар бол бодчихлоо. За Азууд бол бас их тотгошоо хүмүүс гэдэг юм байна да. Гэтэ Аз сая Marina Bay Saints дээр бол үнэхээр гоё хэлж бас. Тий, бид нар бол тэгнэ гэж тооцоогүй тэгээд энэ чинь тэгэл бас л. За хоёлаа Лондонгоо дуусгачаад Marina Bay Saints руу орё тийм ээ. За Лондонд болохоор миний нэг анзаарсан зүйл нь юу вэ гэхээр тэнд бүх насны бүлгийн хүмүүс Монгол хааныг үзсэн. Зөвхөн одоо насан турш хүмүүс биш хүүхдүүд үзэж байсан, эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс. За тэгэл хамгийн гол нь тэнд театр сонирхтоос гадна бас магадгүй бүжиг сонирхдог ч юм уу, этник урлаг сонирхдог ч юм уу, тийм хүмүүс гэдэг бүлгийн хувьд бол маш олон зүйлийг шингээсэн ийм жүжиг манай Монгол хаан болсон гэж ойлгоод байгаа л да. Тий, гоё зүйл хэлэхэд бас тэгш л би 10 жилийн юм үзээгүй гэдэг хүмүүс хэлж л байгаа нэ. Тоглолт дуусаалтын бид нар хүлээж байгаа зургаад аруулж байгаа. Бид нар одоо тийм хэмжээнд гэж ерөөсөй ойлгоочгүй мэдээчгүй тэгж хүрнэ гэж тооцоолоогүй байсан. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан хүрсэн. Тэгээд бид нар одоо юу гайх чинь үнэхээр монгол хэлийг гайх чинь. Монгол хэл гэж ийм хэл байд юм уу? Ямар гоё хэл вэ? Ямар гоё юм тансаг хэл вэ гэдэг байгаа байхгүй. Хурц, тансаг өвөр мөц ямар гоё характер илэрхийлсэн ямар гоё хэл вэ. Монгол хэлийг бол анх удаа сонсч шít. Тэрнээс бус хэлийг бол гадралдаг юм байна л да. Мэдээж бас олон улсын төвшөнд бол Монголын одоо юу гэдэг юм бэ? Театр урлагийн түүхэнд бол мэдээж анх тагжуулж гарч байгаа байхгүй юу? Олон улсын төвшөнд ганц нэг фестивалд энэ төр орчлуулсан байх л да. Тэрээс яг ингээд Лион Кингтэй зэрэгцээ ч юм уу, Пантомоф оператай зэрэгцээд ингээд битиктэй борлуулад ингээд шударгаар те өрсөлдөөн дундаас ингээд шууд борлуулалтанд ороод арилжаанд орж штэ. Тэгээ энэ дунд одоо үзэхгүй байхыг хэн бэ гэх үү дээ. Тэгэхэд бол жүжигийн дундаараа бид нар бол бас нэлээд олон жүжигүүд үзэж явлаа. Тэн дээр бол 1500 хүний судалтай, 700 хүний судалтай, 500 хүний судалтай театрууд байгаа байхгүй. Колизм чи 2500. Бид нар ямар амир бүдүүн зүрх гаргаад энийг авцсан бэ гэх тээ. Тэгээ яг үнэхээр энэ л дүүр гисэн. Үнэхээр үзэгчд бол дахиад нэмэлтээр 2 тоглолт гаргасан. Өдрийн нэг байсан бол өдөр нь 2 цагаас тоглоод орой 8-аас гээд 2 тоглолтод нэмэлтээр гаргаж ирж байсан. Тэгээд үзэгчдийн сэтгэл ерөөсөө л хэлж байгаа юм тэр. Монгол дээл хувцас ямар гоё юм бэ? Ийм үндэстэн байд юм бэ штэ. Ерөөсөө л бид нар гудамжаар явах юм бол бид нар ер нь бол хятад гэж харчих гал те. Нэг бол хаанах вэ гэж эсвэл мэдэхгүй танихгүй. Монголчууд гэхээр тэгээд Лондон ч бид нар нэг бэлтгэл ажил юм уу бүхэнтэйгээ нийлээд ингээд баг нэг сар байлаа шүү дээ. Тэгээ нэг 120-30 гудамжаар ингээд яваад тахаар чинь тэр чи одоо амар сүртэй харагдана даа төсөөлөр ингээд хэл Монгол хувцсыг болоод хүмүүсийн толгойд монголчууд жүжигээс гадуур бид нар чинь тэгж яваад тахаар чинь бас амьд сурчлагаа болчихж байгаа юм. Тэгээд ер нь хүмүүс бол Лондонд тэр суурин бизнес эрхэлдэг хүмүүс ч юм уу цахын гудамжны нэг гуйлагч юм байдیں۔ Миний яг явдаг замаар тэр гуйлагч гуйлгүйдэг картон цаастай. Тэгэл тэр бол намайг ингээл хараал өнгөлдөг байсан ингээл гайхаж харж мараал гэдэг гэсэн. Сүүлдээ дахиад нэг хажуудаа нөхөө авсан маань нэг нэлээд ууччээ. Тэгээ look this is Mongolia Mongol can гэл ингээ өрлөд байгаа байхгүй. Тэр хүртэл надад их гой санагдчихсан. Энд чинь танигдаад байгаа юм биш үү те. Ямар гоё юм бэ гэл ингээл. Тэгээд сая Сингапур ч гэсэн Лондонд та нарын тоглолтыг бол үзэж чадаагүй. Үзэх гэж ярьлаа Сингапурт хүртэл ганц нэг продюсерүүд ирж үзэж байсан. Тэгэхээр бол их гоё далаастай үрч чадсан болов уу гэж би бодож байгаа. Тэгээд нэмээд хэлэхэд тэр костюм, монгол хэл бид бүхний одоо монгол бүжиг тэгээ дээрээс нь шин тавилт. Энэ шин тавилт бол үнэхээр бас шинэлэг болж чадсан театрын одоо юу гэдэг театрын урлагт шин тавилт.
өмнө гарч ирж байгаагүй юм сонин шийдэл байна гэж жүжигчдийн үгийг, жүжигчдийн бодлыг хөдөлгөөнүүдээр ингэж давхар ингэж ард бүжигчдээр илэрхийлэх гэдэг ч юм уу те. Манай тайз ч гэсэн бас их сонин содон болж чадсан болов. Тайз маань одоо ингээд өвчлэн тэгшин тайз дээшээ доошоо буудаг тайзууд ингээд байдаг гадны шоунуудыг харж байгаа. Тэгээ манай тайз ч юм болохоор налуу ингэж болдог. 45 градусын налуу босч ирээл буугаал. Тэр нь болохоор алгуурхан буучдаг те. Үзэгдэл тоглож явах дундуур ингээд нэг бууж. Тэгээ үзэгч тэрийг бас гайхчихсан. Энэ их гоё юм байна. Тэгээ энэ бол бас манай найруулагч бас бодчихсон гоё шийдэл. Одоо марцсан шар угаал одоо Монгол зураг арга шүү дээ. Ингээд нэг автгаа дээр ингээд наанцсан тий. Алсалт байхгүйгээр ингээд Монгол зураг арга ингээд байдаг шүү дээ. Өмбөлгөн марцсан шаргаа зураг юм. Би бас тэгж бодчихсон. Гадны тайзан дээр одоо гадны улсын тайзан дээр манай монгол жүжигчид тоглож байгаа нь тэр улсынхаа одоо стандарт дэг заягт таарч тоглохоос илүүтэйгээр өөрсдийнхөө дигийг тэнд аваачаад тавьчлаа гэж надад бол бас санагдчихсан. Тий. Тэгээд би түрүү нэг сургууль зохиолог Шекспиртэй зүүрэлдэг нь бол яг тэнд англид гарсан яриа л да. Бид нар бас гацтай байхгүй юу? Бид нар ч одоо ингээд театрт байхдаа бол Ромео и Жюльеттэй тоглоно гээл те. Одоо өөр Шекспир олон зуны шний зүүд гээл хамгийн анх тоглосон Шекспирийн жүжиг гэдэг ч юм уу ингээд авах юм бол ингээд бид нар ингээд нэг англи хүн болохгүй бол те. Ингээд шпаг бараал ингээд англи соёлд суралцаал англи одоо юу гэдэг хэв маяг англичууд яаж бие авч явах уу те шпага яаж барих уу ямар соёлтой харагдах уу гэл тэр болгонд бид нар суралцж хийсэн бол өнөөдөр бид нар манай Монгол хаан дээр гадны Голливуудын олон кинонд тоглосон мундаг жүжигчд маань Монгол дийлийг яаж өмсөх юм яах вэ гэж суралцаад явж байна. Яаж Монгол хүн шиг харагдах вэ? Яаж Монгол хүн шиг харагдах вэ? Яад юм бэ? Энэ ямар учиртай юм бэ гэдэг. Бид нар ингэдэм аа гэж Монгол соёлд ингээд автуулж шít. Тэгээ энэ бол гадны одоо хүмүүсийн одоо муугаар ярих юм бол те гадны хүмүүсийн нэр нүрийг ашиглаад одоо эх орныхаа соёлыг Монголынхаа бүх түүхийг сурталчлах гэдэг бас нэг хэлбэр юм уу да тий. Энээс хойш энэ жүжиг маань илүү уртудаа наслаасаа. Лаг сургуулийн зохиол маань одоо яг тэр гадныхны Шекспирийн зохиолтой адилтгаж зүйрлэж хүмүүсийн комментууд хэлээд байгаа нь биелээсээ. Монгол Шекспир болоо тий. Дэлхийд даяараа мэддэг. Энэ зохиолыг дэлхийн уран зохиол, утга зохиолынхаа бүгд мэддэг. Тийштэй лаг сургуулийн хамаагүй тэр гэж юм жүжигийн мундаг зохиол гэдэг. Энэ тоглолцох юмсан гэдэг. Жүжигчд нь би тоглох юмсан гэдэг. Би тоглолцох юмсан гэж. Тийм ингэж уралддаг тий. Дотроо ингэж битүүхэн мөрөөддөг. Энд тийм театрууд тавьдаг юм уртудаа настай юм жүжиг болоосоо гэж бид хүн одоо зорж ажиллаж байна. Энэ ч гэсэн эхнээсээ одоо биелэл олчихсон. Нэг ноён оргилтанд тоглолцохлоо. Одоо дараагийн том ноён оргил бол мэдээж Бродвей гэж том оргил байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр хүртэл бас Колизеум тоглолцлоо. Сингапурын Marina Bay Sands-д тоглолцлоо. Дараагийн зорилго нь Америкийн Бродвей юу гэж ойлгоо. Тийм, ер нь бол хэтийн зорилго бол тэгж харж болно. Одоо ингээд нэгэн тэтгэлцсэн юм чинь юу вэ наан одоо тий нэг оргил дээр нь гарчлаа шүү дээ. Бид нар одоо Шекспирийн үлгийн нутаг агуу Английн West End гэдэг том одоо 30-40 том жижиг нийлсэн театрын гудамж байж байна тий. Өдөртөө одоо хэдэн сая хүн гэж үйлчлэлт өнгөрдөг. Жижиг үзэх гэж очдог. Тэрний бас нэг оргил нь бол адилхан юм бол бас нэг том оргил бол Бродвей байхгүй. Бродвейд бид нар бас Америкт явчихтай жижигүүд үздэг л байсан. Ингэж тийшээ одоо зориглоод тэр тайзан дээр гарн чинээ бол төсөөлж байсангүй. Одоо гарахын төлөө тийшээ мацхын төлөө зүтгэж байна. Сая Сингапурт маш олон продюсерууд ирж үзлээ. Америкийн продюсер ирж үзсэн, Туркээс продюсерууд ирж үзсэн, Японы продюсерууд ирж үзсэн. Тэгээ бид нар одоо энэ 7 сард Америкт тоглох гэж төлөвлөж байна. Эх 10 сард бол Японд тоглох нь тодорхой болчихсон. Токио, Нагоя өөр нөгөөх нь ямар хот вэ? Эх жилийн 10 сар гэсэн үг тойронд байгаа нэг. Тэр нь бол тодорхой болчихсон. Тэгээ бид нар одоо урьдчилаад одоо эх 7 хоногт бид нар Японд явах гэж байна. Маркетинг сурталчилгааны ажиллаа яаж эхлэх вэ талаар ингээд төлөөл сургамжтай нь явах гэж байна те. Гэх мэтлэн араасаа маш олон улс орнууд бол хөшгөө нээж байна. Тэгээд энэ бол бас бид нэр одоо юу гэдэм бэ? Нэг хүмүүс андар бид гайхалтай сайхан түүхтэй арт юм а те. Хүннүүс нүгийн ингээд нэг гайхалтай сайхан хувц сэргэлтэй одоо хүмүүсийн олдруудаач гаргаад ирсэн. Одоо ч гэсэн гарч ирсээр л байна. Гайхаж шавтшгүй гайхалтай баялаг түүхтэй арт юм а. Тэгээ энийгээ бас бид нар одоо ингээд яриад суугаад тах нэг хэрэгтэй. Тэрнийгээ бийжүүлээд одоо орчин үеийн стандартад нийцсэн тайзны бүтээл болгоод тэрийгээ ингэж сурчилж явах нь бас нэг хэрэг юм аа. Энэ бол бас нэлээд том ажил бол
болсон. Англи тоглохын тулд бид нар бол тэр нөгөө маш олон шаардлагуудыг бол нэгсэн. Одоо Монгол тоглосон тайз, Монгол тоглосон одоо юу гэдэг даавн зөөлөн идэлүүд гэж ярьдаг тэр хөшигтүүл одоо юу гэдэг тэдэр мэдэр чинь бол бүгд чанарын шаардлага бол хангахгүй. Тэгээ бүгдийг галж шатдаггүй ямар байх хэвээр төмөр нь хатуулгыг хэд байх хэвээр гэдэг бүх зүйлүүдийг дахин шинжилж Англид бол зориулж хийгдсэн. Тэгээ нэгэнт ингээ сайн хийдсэн зүйлийг бол дэлхийн стандартаар нийцсэн мэд хааж аваад явхад бол асуудалгүй бүгд паспорттой болж байна л гэсэн. Хөв жижигч хүн ажлын визээр очиод паспортаараа хилгаалын нэвтрээд ажиллаа хийж штэ бид нар. Тэрнтэй адилхан бидний хувцас хэрэглэл, тайз декларацууд бүгд паспорттой болж байна л гэсэн. Тэгэхээр ямар их хичээнгүй ажиллагаа болж ямар их олон зүйл бичиг цаасны ажил болж жижиг маань явж байгаа гэдгийг цах цахаасан зүгээр толилуулахад ийм. За битэрийн ярианд гарсан нөгөө монгол хэл дээр ингээд жүжиг тоглохоор үзэгчд бол монгол хэл ямар гоё хэл вэ гэдгийг ингэж анх удаа сонсож байгаа гадны хүмүүс тэгж сонсогдож байна гэж шүү дээ тий. Тэгэхээр одоо бид нар ингээд монголчууд өөрсдөө гадны киног үзсээр байгаад Netflix дээр жишээлбэл солонгос хэл ингээд бас тийм танил болсон байна жишээнд тийм үү. Англи хэл, за орос хэл ч гэдэг юм уу ингээд яг тэрнтэй адилхан одоо ингээд монгол хэлийг бас нэг таниулах ажил давхар яваад байна тий. Та бүхэн монголоор ингээд ярьж хат жүжигийн тайлбар англиар явдаг уу? Тэгнь. Колизеумд бол яг тийм тэгж л явчихсан. 3 газар тайзныхан дээр баруун зүүн талд нь тэгээд англи дээр сабтайтл урснаа гэсэн. Яг жүжигчдийн текст хэлж яхад нь сабтайтл гараал. Сая Марина Бесенс дээр бас тэгсэн. Тэн чинь маш олон үндэстнүүд холилдсон байт юм байна те. Хятад хэл дээр, англи хэл дээр, хоёр хэл дээр сабтайтл зэрэг гарч байгаа. Дээр англинд ороо хятад нь. Тэгээд бас 3 газар. Ингэж сабтайлтай тоглож байгаа. Тэгээд уран бүтээлчд маань бол бас англи дээр тоглосон. Энэ бол бас одоо бид нар англид бас зориулж англи дээр тоглол бэлдэжсэн боловч англичууд маань бол монгол хэлч илүү гоё байна. Энэ бол баг бас нэг маркетингийн нэг хэлбэр байна. Монгол хэл бас нөлөөлөд байна. Ямар сонин хэл вэ гэдэг чинь одоо хүмүүс чинь нөгөө сонин байна уу, ямар байна тэ үзэгчдэг татах зүйл нэг хэрэгтэй байна да. Тэрний бас нэг том зүйл нь бол монгол хэлээс юм байна гэдэг Английн продюсерууд маань хэлчихсэн. Тэгээ гарч байгаа хүмүүс ч гэсэн бас монголыг гарчсан. Сая Сингапурт бид нар монгол хэл дээр за тэгээ зэрэгцүүлээд англи хэл дээр ингээд ээлжид тоглож байгаа байхгүй. Тэгэхэд бол яг тоглолтын хувьд бол зөрүү байхгүй бидэрт бол яг л найруулагчийн тавьсан тавилт хөгжим бүжиг яг бүх юм явдгараа л явж байгаа. Хэлний хувьд л солигдож байгаа болохоос ш. Англи дээр тоглосон ч гэсэн сабтайтл гарна, монгол хэл дээр тоглосон ч гэсэн сабтайтл гарна. Тэгээ яг мэдээж лавсрунгаан үгнүүд ямар агуу даацтай, гүн гүнзгий утгатай чухамхүү үннийг цөөн үгээр хэлдэг, бичдэг тийм зохиолч үлээ те. Тэрнийг англи хэл дээр орчуулад тоглолчно гэдэг бол бас тийм амархан зүйл биш л те. Тэр бол мэдээж тодорхой хэмжээгээр бол ярина гэж юм та бүхний хувьд бол бас шин сорилт байлаа тийм үү? Тэглээ. Тэгэхээр юм бас нөгөө англи тоглоогүй байсан юм аа бид нар бас нэгэн бодолчонд бараг жил гаруй бэлдсэн шүү. Англи хэлээр нь тий. Тэ англи хэл дээр. Тэр чинь зүгээр англи хэлээр ярилцах, ойлголцох нэг төвшөнд байх нэг хэрэг асуудал. Тайзан дээр жүжиглэнэ гэдэг чинь маш монгол хэл дээрээ хүргэнэ гэдэг тий. Монгол хэл дээрээ бид нар чинь яаж энэ лавсрангойг аятайхан хүргэчихвэ гэж бид нар чинь гоё зурж хийлж паузлж те бодож хүргэж шигтгэж хэлж байгаа шүү дээ. Урлаж шаглаж хэлж байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь бид нар чи одоо харь хэл дээр гэхэр чинь бүр хэцүү зүйл болсон. Гэхдээ яг маш сайн бэлдсэний үр дүн бид нар бол гоё болсон. Үзэгчдээс л бид нар ингээд мэдрэмж авна шүү дээ. Ялга төршөлт бол буураагүй их гоё таатай хүлээж авсан. Болох юм байна, болж ийн гэсэн. Тэгээ ямар ч байсан осон морьтой болчихсон. Монгол төр жижиг маань буюу Монгол хаан жижиг маань одоо англи хэл дээр, монгол хэл дээр ингээ хоёр хэл дээр тоглоход бэлэн болчлоо л гэсэн үг. Тавьчихна тий. Холливуудын жүжигчид одоо монгол хүний дүрд хувирч байгаа тэр юу дүрийг бас үзэж чадаагүй л байна л та одоо Сингапурт олсон учраас гоё болсон бах тийм үү. Тэг яг бидний хувьд бол ингээд монгол хэл дээр бол үндсэн монгол уран бүтээлч маань тоглож байгаа. Тэгээ англи хэл дээр тоглолтын дээр нөгөө гадны уран бүтээлч нэг нэгээр нь орж ирж байгаа. Тэгээ тэд нар маань бас хэцүү шттэ бас нэг монгол философи бид нар өөрсдөө монгол дэг жаяг гэл ингээд бүх юмудаа ярилж байгаа хийц юм дээр шууд гадны хүн чинь ингээд бөөнөрөө тоглох бас хэцүү байхгүй. Тэгээ бид нарт холилдуулж ингэж сүлж тоглуулсан л та. Би бол одоо гэрэг дээр одоо Марк Ткаскостой ч юм уу бол эрдэнтэйгээ монгол хэлээр зүг тоглодог бол англи хэл дээр бол Марк Ткаскос дээр англиар тоглоно гэдэг ч юм. Манай
Богийн түвшин Болдордны хувьд ч чинь Болдордны хувьд болохоор зэрэг Ромтой цуг тоглоно гэдэг ч юм уу те. Ром маань хаан болоод богийн маань түвшингийн дөрөд англи дээр тоглох ч юм ингэж сөүлж явж байсан. Тэгээ бидний хувьд бол их гоё давуу талтай нь бол нөхдүүдийн англи хэл дээр үгээ яаж хуваарлж тоглож ийн, яаж хэлж ийн те акцент дуудлага, таслал бодох бодол жүжигчний нэг тайзны яриач өөр шүү дээ. Тэн дээр нь бас бид нар амьд ингээд юу гэнэ одоо гэдэг туршлага солилцоход их таатай нөхцөл бүрдчихэж байгаа юм. Хилээ сайжруулалт нэр. Нөхдүүд болохоор Монгол соёлыг бол үнэхээр сайхан бишрээд гайхаад ямар гайхалтай юм бэ гэдэг жүжигэндээ гүн гүнзгий илүү танилцж ороод ирлээ л гэсэн үг л дээ. Тэгээ энэ жүжигийн тавилтуудыг хүртэл гайхаад асуугаад энэ юу гэсэн үг вэ? Энэ яагаад ингэж байгаа юм? Энэ үйлдэлийг яагаад хийх болов гэдэг ч юм уу те. Жүжигийн ихэнд би бол одоо чинь ундахтай архинаас сэрчмөр гэдэг ч юм уу. Яагаад ингэж гэдэг ч юм уу. Тэг гэх мэтлэн Монгол соёлд бол сайхан суралцсан. Би эндээ одоо юу гэдэг шеф харилцаа гэдэг шиг би эндээ сайхан би энэ бид нар Монгол соёлоо зааж хүн тэдэр хэлэн дээрээ заана гэдэг ч юм уу. Ямар ч байсан хос морьтой болоод ирлээ гэсэн үг. Хойр морь сайхан сойгоол. Марина Бэйд хэдэн удаа тоглолт хийсэн бэ? Нийтдээ 17 удаагийн тоглолт. Биш ээ. Нийтдээ 22 удаагийн тоглолт. Сингапурт байх гэж бодод 22 удаа. Би бас тодорхой санахгүй бодох шагаад бол ингээд өөрчлөгдөж яваадсан болохоор өдөр дуудлууд ингээд ээлжилж явдсан болохоор. Үзэгчдээс ирж байгаа сэтгэлдлүүдээс одоо хамгийн одоо сэтгэл түлд хүрсэн гэдэг юм ямар сэтгэлдлүүд вэ? За Монголын талаарх тэр ойлголтын бол одоо яг үзсэн хүмүүст бол нэлээд сайн мартагдахааргүй хүргэж чадсан баг тийм ээ. Яг үзсэн хүмүүс бол Монгол гэдэг улсыг мэдгүй ч үзэгчд байна тийм үү. Монголд очиж үзсэн гэсэн хүмүүс ч байна бас. Тэгэд ер нь ихэнх хүмүүс яриагаар бол дээл хувцсыг маань их сонирхож байна. Дээлтэй болмоор байна гэж байна. Дээл ямар гоё тансаг гоё хувцс вэ гэж байна. Монгол оронд ч очиж үзхийнсэн гэдэг ярианууд их ярьж байна тий. Тэгээд танаа Монголын Монгол ийм гайхалтай соёлтой ард түмэн юм. Үнэхээр мэдээж энэ бол мэдээж тайзны тавилт одоо юу гэдэг ингээд бас их бадрангуй төгсөж байгаа л да манай жүжигч эмгэнэлт боловч жүжигийн тавилт дээр их бадрангуй төгсөгдөг. Тэгэхээр зэрэг бас тэрэнд их хогшдог ч юм уу, омшдог ч юм уу. Үнэхээр бас нүд сэтгэл баяслаа гэж. Тэгээ яг үнэхээр би түрүүн дахиад хэлэхэд бидний түүх үнэхээр гайхалтай түүхтэй ард түмэн юм да. Бид нар ямар гайхалтай хувцас идэх хэрглэж ирсэн ард түмэн юм бэ гээл те. Юм болгоныгаа ингээл ботхоор эргээд бахарахгүй байхаа аргагүй тэгэл Marina Bay Sands ч одоо маш олон том брендийн дэлгүүрүүд байж байна. Яг тэрний хажуухан талын хаалгаар нэг орхол манай театр байгаа байхгүй юу. Тэгээ юу тэр брэндүүд манай бидний тоглож байгаа жүжигийн хувцас манай дээл хувцас чинь тэдний брэндийг бол цөмцөж байгаа байхгүй юу. Байхгүй болгож байгаа байхгүй юу. Тавчхан дээл. Тэгээд нөгөө чи дээлтэй болмоор байна гээл. Дээл ямар гоё хувцас вэ гээл. Монголд их орнч очиж үзмээр байна гээл. Ерөөсө бид бүхний соёлыг л үнэхээр гайхсан. Тэгээд дээрээс нь дахиад манай монгол хэлийг гайхсан. Ямар гоё хэлвэ гэдэг. Тэгээ сая Marina Bay Sands үзсэн бас нэг манай продюсерууд маань бүгдээрээ хэлсэн. Айлах би та нарыг монгол хэл дээр чинь тавиулвал илүү гоё сонсогдох юм байна. Монгол хэл ямар тансаг гоё хэлвэ гэдэг. Тэгээ би мээр чунгаа хэлсэн үг гэдэг шүү дээ. Бусдын соёлыг хүндэтгэж өвчүү хүртлээ мэхий. Бусармаг муу явдласээ дэлхийг хүндэлж байгаа ухаан дээрээ өөрийн соёлыг хүндлэн өвдөг нуглан сөгд өн өртний ясан буй үндсээ бүхлийн учир тэр. Тэгээ тэрэн шиг одоо бид нар үндсээ бүхэлж л байгаа бол Монгол гэдэг одоо юу гэдэг эх орноо мандан бадруулах гэж байгаа юм, хөгжүүлэх гэж байгаа юм бол тусгаар тогтносон улс гэдгээ батлаж харуулах гэж байгаа юм бол Монгол хэл гэдэг зүйл чинь бидний гайхалтай том дархлаа юм шүү дээ. Монгол хэлийг чинь гадныхан гайхаад байна шүү дээ. Тэгэхэд бид нар яадаг вүлээ их орондоо бүгдээрээ болж игэл ингээл тавуу гэлэгтэлтэй. Одоо би ч гэсэн ашиглаж байгаа. Одоо бидний сургууль Станиславский гэдэг ч юм уу гадны нэг Оросын юугаар сурцсан болохоор орос үнүүд их ашигладаг тий. Тэгтэл бид нар чинь гайхалтай Монгол зөвхөн театрын хэл зүйн хүрээнд ярихад данзаарвж байгаа ингээд гайхалтай дэг школтой одоо дэг сургалттай тийм одоо театр байсан биш үү. Тэгээ одоо дөрвдөг гэдгийг бол одоо юу гэдэг хөргөлөх гэдэг тий. Хөрг. Нэгсэндээ хөрөг зургийг одоо ингээл зурдаг гэдэг шиг.
Нэг тэр хүний одоо өөрөө чи хөргийг энэ бүсгүй хөргөлнө гэж ярих нь шүү дээ. Одоо үнэхээр гайхалтай хэлцэг үгнүүд бол байдаг юм байна л л дээ. Бид нар тэрийг бол хаяад гадныхны л үг, гадны үг хэллэг, гадны томьёоллуудыг л нэгдүгээр тавиад идэг. Энэ маань ерөн зөв юм болоо да. Тэр харийнхан маань манай хэлийг шигшин магтаад байж шүү дээ. Монгол хэл дээрээ төрлөх хэл дээр нь тоглолтыг үзэх бас гоё л да. Одоо дуур үзэж байгаа хүмүүс италиар дуулахыг сонсоод итали хэл мэдгүй хүмүүс ойлгодог л байгаа шүү дээ. Тэр мэдрэмж, тэр энерги нь байгаа байхгүй юу? Тэр монгол хэлэнд тэр энерги оршиж байгаа байхгүй юу? Хэлж мэдэхгүй ч гэсэн энэ хэлж мэдэхгүй гэхдээ танаа хэл нэг л юм хүчтэй хэл байна гэдэг байгаа байхгүй юу? Ингээд ус босоод байна гэж байгаа байхгүй юу? Мэдгүй нэг хар ярл сонсогддог юм шиг байгаа. Заримдаа их гоё зөөлөн ч юм ингээд нэг юм сонин хэл юм шиг байгаа. Сая та ярианда хэлжсэн Английн үзэгчдийн өмнө жүжиг тоглоход бол эмоц уучлаарай дахиад гадаад үгэлжлээ дээ хоёлаа. Сэтгэл хөдлөл маш өөр байсан. За Аз үзэгчд бол бас өөр юм байна гэд. Японд тоглох нэ тийм ээ бүр илүү дорны улс руу очиж штэ. Тийм. Японч бас харьцангуй театр хөгжсөн улс шүү дээ ер нь бол. Тэр кабуки театр гэж одоо маш олон жилийн түүхтэй те театр үзээс сурчсан хүмүүс байх гэж би бол таамаглаж байгаа. Тэгээд сонссон. Соёл өндөртэй, маш соёлж, маш хүмүүжлтэй, маш тэгж аягтай айхтар арт юм шүү дээ. Надаар хэлдэг бүгдээрээ мэдж байгаа. Яг тэр ч утгаараа театрын соёлын ч гэсэн тэр хэмжээнд байгаа байх. Манай найруулагч маань төрүүлж одоо Японуудтайгаа уулзаад ганц нэг театруудтайгаа уулзаад үзсэн. Тэгээд театрын соёл гэж агуу юм байна. Японы театр бол үнэхээр бас маш өндөр зэрэгэлтэй биш үү. Ер нь бол Англи, Америк юу тэдрээс баг илүү тавьдах хэмжээний дэгж аягтай байна гэдгийг бол хэлж байсан. Би бол миний хувьд бол үнэхээр одоо таамагт хэдийлэн одоо очиж тоглож үзэж ижил мэдэх байх л та. Бродвей тоглох тоглолтоо болохоор бас дараа жил 2025 онд төлөвлөж байгаа юм байна. Үгүй 25 оны бид нар одоо 100 буюу 7-8 сараас Америкийг төлөвлөсөн байгаа. Тэгээд Америкийн төлөвлөсөн гэдэг нь Лос Анжелес гэсэн байхаа. Лос Анжелесийн одоо 2 театрт ямар ч хэсэг хэмжээнд тоглох яриа хэлцэл хийгдсэн байгаа юм байна лээ. Тэрийг би бол яг нарийн сайн мэдэхгүй одоо бас хэлж болох ч юм уу болохгүй ч юм уу хамаагүй ярьж болох зүйл байна болохгүй зүйл байна те. Ер нь бол тийм байгаа Америкт. Тэрний дараагаар 26 онд Америк тоглоод тодорхой хэмжээний шалгууруудаа бид нар хангах хэрэгтэй юм шиг байгаа юм. Бродвей ч бас босго өндөртэй. Тэгээд хүн болгоо очиж тоглоод байгавэл тэгээ Бродвей театрчид юу болох вэ? Англи ч гэсэн. Тэгээ маш олон том шаардлагуудыг бол тавьж байгаа. Тэгээ тэрнийг тавих бас ихний алхмаа бол нутагт нь очиод Лос Анжелес очиод тэнд тоглонгоо Бродвей асуудлуудаа бас бүрдүүлэх материалаа бүрдүүлэгч гэдэг юм уу дөрөвний тест красны асуудал гэдэг ч юм уу ажиллах ажлын визнес ахгуулал маш олон бичих засны ажлууд байгаа. Тэрнээс гадна дахиад Америкийн талаас одоо юу гэдэг энэ хэсэг дээр ийм оруулал, тийм оруулал гэдэг бас нэг зүйлийг хэлэхэд улс үндэстэн болгон дээр бидний одоо Монгол тавьсан тавилт дээр бол зарим нь бол хурц тавилтууд байдаг. Тэрийг бол бидний одоо англич гэдэг юм уу эсвэл сая Сингапурч гэдэг юм уу энийг нь жоохон зөөллөж энэ үйлдлийн ийм үйл болгож болох уу гэдэг саналуудыг бол тавьдаг. Тэгэхээр жүжигийн бас нэг юу уур амьсгал маань тухайн ч тоглож байгаа үндэстэн ясны те жишээ нь одоо шашнич гэдэг юм уу асуудал жишээ нь одоо бид Дубай бас яригдж байгаа байхгүй араб тоглох гэж. Тэгээ Дубайгийн бас продюсеруудаас бас тиймэрхүү саналуудыг ярих жишээ ч юм уу те. Тэгэхээр бас жижиг өөрчлөлтүүдийг бид нар бол зөвхөн тест крац юунесаа гадна бичиг баримтаас гадна жүжигийн тавилтууд дээр бас жижиг юмнуудыг бол өөрчлөлт зохицуулаад тоглолт хийгээд явж байгаа гэж ойлгож байна. За урлагийн бүтээл одоо дэлхийн хэмжээний дэлхийн бүтээл болоход тийм ээ жүжиг дэлхийн жүжиг болоход гэсэн үг шүү дээ. Бас цаг хугацаа мэдээж хэрэгтэй цаг хугацааны шалгуурыг давж гарчээж хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлж үлдсэн одоо ийм сонгодог бүтээлүүд байна шүү дээ. За ийм алхамд хүргэх эхний одоо алхмыг та бүхний уран бүтээлчид энэ цаг үед ингэж хүлээжээ. За магадгүй техник технологи хөгжөөгүй үед бол урлагийн бүтээл
цаг хугацааны явцдаа ингээд гарч ирдэг байсан байх. Одоо бидэнд бол маш олон боломж байна шүү дээ, тийм ээ. Хүн төрөлхтөнтэй холбогдох. Тэгэхээр та бүхэн одоо яг энэ дээр яаж ажиллаж байгаа болоо таны одоо бас хувь уран бүтээлч магадгүй энэ бол продюсерын ч юм уу, найруулагчийн ч юм уу илүү их одоо хариулах асуулт байх л та. Гэхдээ та одоо бас энэ жүжигийг эхнээс нь өдийг хүртэл хамт ингээд тоолж явж байгаа хүний хувьд юу гэж бодож байна вэ? Яг нь чадлаараа л бэлэн байхыг хичээж байна. Бүх зүйл бэлэн байхыг хичээж байна. Хүний нутагт, хүний өшөөнд те тэгээд дээрэс нь бид нар зүгээр ч жүжиг тоглох гэж яваагүй шүү дээ. Энэ чинь монголчууд гэж харж байгаа. Гудамжаар алхаж гიშгтэй хүртэл те. Би бас нэг зүйлийг анзаарсан. Бид нар одоо бас ингээд хүний нутагт монголчууд маань очихороо бас их дүрм журамтай газрын дүрм журмыг мөрдөхгүй те. Их орондоо байгаа шиг хэтэрхийх одоо юу гэдэг. Монголчууд гэхээр хаа газар бүтлгүүддэг ингэдэг гэсэн нэг муу нэр зөвлөсөн газрууд ингээд байдаг шүү. Бүгдийг хэлж байгаа юм биш. Ер нь монголчууд хаа байсан газараа нэг жоохон балаг тарьчих гээд байдаг. Тийм талтай юм. Энэний эсрэг бид нэр бүгдээ монголчууд гэж ямар дэг журамтай, ямар гайхалтай хүмүүс вэ гэдгийг бид нар харуулъя гэдгийг манай уран бүтээлчд маань, манай удирдлагууд маань бүгдээрээ энэ дэр санал нэгтэй ажилладаг. Зөвхөн бид нар жүжиг тоглож яваа хүмүүс биш шүү. Их орныхоо нэр нүрийг бодно шүү. Сахилгатын үед бид нар маш чанга байх хэрэгтэй. Гудамжлал багаар маш цэгцтэй явах хэрэгтэй. Хотел буудал байрсан ч гэсэн чимээ шуган гарахгүй байх хэрэгтэй. Яг дөрөн журан захирагдаж явна. Тэгээ дээрээс нь бид нөгөө арвтын систем гэдэг зүйлд хуваагдаж явсан. Энэ бол үр дүнгээ өгсөн. Одоо бид яваа сурчлаа. Англид бид ректор системээр ажилласан 10 авагдаж явдаг. Нэг орхиж явахгүй 8 эсвэл үлдчихвэл заавал нэгийг өвлөж жагаад хувцас дуусгаар нь гарч ирээд агаруулаад чигэд явдаг. Асуудал гарах юм бол 10-ын дарга нь дэше уламжилдаг гэдэг ч юм уу те. Тайз декорац хуваахт маш бас нүсэр тайзтай. Энэ дэр манай эрэгтэй бүжигчд гэдэг ч юм уу, стантын тулааны залуучууд банд гэдэг ч юм уу бүгд ороо тайзаа хураадаг. Гадны нөхдүүд ингээ хараад гайхаж байгаа байхгүй юу? Хизээч бүжигчин гэдэг ч юм уу, эсвэл тэр тулааны ч үдвэн тайзан дээр гарч байгаа уран бүтээлчд энэ тайз декорац хураах оролцдоггүй. Танах ямар сони юм бэ? Бидний зохион байгуулалт юм ээ. Анаас бид нар ийм дэгж аягтай ингэж явж байгаамаа. Бид нар монголчууд биендээ туслах хэрэгтэй гэдэг зарчмаар явж байгаамаа. Тэгээ дээрэс нь цаг булаалт, цаг минут хойшлох тусам тэр нөгөө том тайзны чинь төлбөр мөнгөд маш олон асуудлууд яригддаг. Тэгээ энэ олон хүний мэдээж бид нар ч бас хүн шүү дээ. Би бэлэн байх хэрэгтэй гэдэг нь одоо энэ олон хүний одоо юу гэдэг онгоцны зардал нь юу болох вэ? Хоол ундны зардал юу болох вэ? Хотелийн мөнгө гэдэг ч юм уу те ингээд маш их мөнгө мэдээж гарч байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр бид нар уран бүтээлчнэр бэлэн байх хэрэгтэй. Чөлөө цагаар айлах биеэ совилж сайхан тэнхрүүлж аваад тоглолтын үед өвдөх хэрэг байхгүй. Маш чанартайгаар тоглолтыг хүргэх хэрэгтэй. Тоглолтын бус цагаар бид нар монголчууд гэдгийг маш зэгцтэй харуулах хэрэгтэй. Тэгээ Колизеумын театрын тэр өдрөлгөн биднэрт үйлчилдэг байсан, ээлжилж гардаг байсан. Нэг хоёр өвгөн байдیں۔ Тэгээ нэг өвгөн маань бидэрт бүр ингэсэн. Ийм учраас та нар бол одоо ойлгосон юм байна. Дэлхийн талыг эзэлжсэн юм байна. Монголчууд ийм мундаг хоорондоо ив санаа нэгтэй, дэвтэй байхтай хүчтэй гэдгийг харуулсан байна тийм. Тэр энийг бол үнэхээр гайхаж харсан. Тэгээ сая Сингапур ч гэсэн тайз ингээл хураагаал буугаал ингээл тайзаацсаал буулах гэд ингээл юм чи ингээд айл нүүх хэмжээний юм болно шүү дээ. Тэгээ тэрэн дээр чи бүгд ингээл чадхад хараа тусалцаар гайхаад байгаа байхгүй. Нэг бол тайзны ажил хийдэг. Жүжигчд бол бүжигчд бол одоо үүдээ стантын тамирчиж байсан бүгд хаяал юу хийх ажлаа гэдэг. Та нар ч ингэж бүгд нэгдмэл юм байна. Зохион байгуулалт айгу хурдтай юм байна. Тэгээ энэ бол биднийг одоо яг хүлээж авж байгаа дэлхийн тайз бол биднийг хүлээж авахд ер нь бэлэн байна тийм ээ. Ер нь бол бэлэн л гэж гордож байна. Тэгээд одоо бол яг дүгнээл те бид нар бол одоо өөрөө их том үнэлээд байна л да дэлхийн гэж яриад байна. Бид нар яг мэдээж дэлхийн том тайзан дээр тоглосон үнэн. Гэхдээ бид нар дэлхийн уран бүтээл болохын төлөө тэр стандартыг 100 хангахын төлөө зүтгэж яваа. Яг хангаж байна л да. Гэхдээ болоогүй дөнгөж бид нар одоо Колизеум гэдэг мэдээж том тайзан дээр бас энэ бол бурхан минь Аз. Аз гэж хэлэх нь хаашаа юм бэ? Аз гэхээс илүү бидний зохицол тийм мундаг уран бүтээлийн ч гэсэн маш сайн байгуулж чадсан байна. Зохион байгуулалтын бодол зохион байгуулалтанд орж чадсан байна. Үнэхээр бас монголчууд маань эвтэй бол ингэж явж болох юм байна гэдгийг бол бас нэг гоё жишээ болж чадж байгаа болов. Олон уран бүтээлчдэд бас юм юу болж байгаа болов. Урам зориг болж байгаа болов. Болох юм байна. Үнэхээр бас сэтгэл бардам хэлмээр байна. Уран бүтээлчтэй болох юм биш үү гэж явж болох юм байна. Тэгээ цаг хугацааны дараа л харуулах байх л та. Энэ яг үнэхээр одоо энэ жүжигээ бид нар одоо дэлхийн болгож чадах нь үгүй юу? Тэ? Леон Кинг шиг 30 жил тоглох нь уу? Фантом опера шиг 40 50 жил урт наслуулж чадах уу? Одоо тэрний төлөө зүтгэж байна. Ер нь чадах байх. Чадна гэсэн зорилт. Чадна гэсэн ерөөл өргөөд нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр Монгол соёлыг, Монголын урлагийг, Монгол хэлийг тийм ээ, Монгол
дээл хувцас Монголын түүхээ ингэж дэлхийн сонорт хүргэж, дэлхийн үзэгчдэд хүргэж байгаа уран бүтээлч та бүхэнд баярлалаа. Тэгээ та бүхний цаашдын уран бүтээл ажилд бас амжилт хүсье. Дэлхийн олон тайзан дээр яг монгол хэлээрээ манай монгол жүжигчид тоглох болтугай. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлэг хэлэхэд маш өвдөн 30-40 минут ярьсан гэхээр яас урт юм бэ гэсэн. Яг үндэ өнгөцгөн хэсгийг ярьлаа зүгээр. Дээл хувцас зүгээр үзэгдэх өнгийн ярьлаа. Тэр цаана бол маш олон уран бүтээлчдийн зүрх сэтгэл буцалж хийж бүтсэн юм шүү. Тэгээд чадах ядахаараа бид бүхэн хичээнэ. Тэгээд дэлхийн олон тайзууд руу гарах болтугай. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй бас баярлалаа. За